Нэвтрүүлгийн ерөнхий ивентгэгч Cobbler Block газрын самар шоколадны гайхамшигт хослол. Дараагийн маань оролцогч Тэг 88 дугаартай Мөнх Эрдэнэт. Эрдэнэтээс оролцож байгаа болохоор өөр ирэхгүй амд Эрдэнэтгэл ороод ирж штэ. Энэ өдрийн мэнд. Тань ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо Josh Turner дуулсан. Араас нь Platters дуулсан. Одоо юуг дуулах гэж байна? Frank Sinatra. За Frank Sinatra маань бас баритан хоолойтой болоод ороод ирсэн юм. Ямар дуу? Strangers in the Night. Strangers in the night, exchanging glances, wandering in the night. Энэ дууг яагаад сонгов? Strangers in the Night. Айлгуунд нь уснаа. Эсвэл одоо дуусан дуучныхын дуулалтанд таалагдсан юм уу? Frank Sinatra өөрөө их гоё сэтгэлээсээ дуулд юм билээ. Сэтгэл зүрхнээсээ амар гоё сонсогдоод таалагдаад. Шүүгчнэрт таалагдаад байгаа, үзэгчдэд таалагдаад байгаа. Нэг юм ховор чиний гоё тембр байгаа. Яг ямар байдалтай дуулах юм бол доо гэдгийг чинь мэдэхгүй байгаа учраас орж үзэхийг маш их хүсэж байна. Тэгэхдээ сонголт арай жоохон за энийг бол би хэлж мэдэхгүй ямар ч судахгүй юм. За яа. Strangers in the night, exchanging glances, wandering in the night. What were the chances with the shadow low before the night was through? Something in your eyes was so inviting, something in your smile was so exciting, something in my heart told me I must have you. Strangers in the night, two lonely people, we were strangers in the night. Up to the moment when we said our first hello, little did we know, love was just a glance away and warm prancing dance away. And ever since that night we've been together, lovers at first sight, in love forever. It's turned out so right for strangers in the night. Just a glance away and warm prancing dance away. Ever since that night we've been together, lovers at first sight, in love forever. It's turned out so right for strangers in the night. Эхний хоёр шатн дээр бол бид нэр чиний доод өнгийг гайхаж биширч одоо байгалаас цагаагц ийм сайхан эрдэнэ байна гэж бид нэр чамааг энэ өнөө хүртэл явуулсан болов гэж би бодож л байна л да. Гэтэл өнөөдөр бол чи өөрийнхөө жанрыг жоохон өөрчлөөд нэг тийм гоё нисэлттэй өнгө дээшгээ хүртэл авч үзэж байна. Энэ бол маш их таалагдлаа. Амжилт хүсье, дараагийн удаад уулзах байх гэж маш их найдаж байна. Баярлалаа. Мөнхөрд миний дуу бол гарах гэж оролдож байна. Дууных нь бүтцэн болохоор ерөнхийдөө тийм одоо хайхтар өсрэл тариалт байхгүй тийм дуу боловч агуу дуучин бол өөрөө нөгөө гоё тэр өчүүхэн ч гэсэн юм юмуд чимхлүүр гоё юмуд аягүй гоё хийдэг Синатрад. Тэрнийг бас ер нь сонсч байгаарай хаш тийм үү? За.
Фрэнк Синатра бол агуу дуучин шүү гэдгийг л одоо энэ шоу маань тэмцээн маань сааг дутгаараа гэгэрүүлэх үүрэгтэй. Жил болгон энэ гэгэрүүлэх, энэ синхруулах, энэ соёлжуулах энэ аянаа л одоо хийгээд байгаа шүү дээ нэг басна. Тэр утгаараа миний дүү бол сонголт бол бас гайхамшигтай хийж байна л да. Амжилт хүсье. Миний дүү энэ дуу сонгол гэдэг бас л их том шалгуур өөртөө тавьж байна. Эхний нөгөө хоёр шатны чиний имиж чих өөр гараад ирлээ л дээ. Тэгээ айжилээ. Гэхдээ энд маш их сэтгэл хэрэгтэй. Яг ийм дуу дуулахад тэр гудамжийг мэдрэх хэрэгтэй. Тэр гудамжийг тэр оройг мэдрэх хэрэгтэй. Чи ямар зорилготой явж байгаа, тэнд яагаад нэг дуулж байгаа, энийг ойлгох хэрэгтэй. Ингэж чиний нөгөө дуулалтуу чинь сэтгэл зүйн бэлтгэлд орж чи нэг хоолоогоор дамжуулж бидэрт хүргэж байгаа зүйл юм л да. Ойлгосон боловч мэдрэмж чинь жоохон дутуу байлаа сая. Мэдрэх хэрэгтэй байд юм да. Тэгтэл ажгүй. Саний дуулалтын тал дээр ярихад бол сэтгэл хөдлөл чинь нэг жоохон бага санагдлаа. Сэтгэл хөдлөлөө дахиад нэг жоохон нэмээд өгсөн бол бас сайхан байх байлаа. Гэхдээ миний дүү бас ийм залуу хүүхдийн хувьд бас ийм том дуудны ард бас ямар ч хэлсэн үзээд алдсан. Энэ юу ч юм бол их ажгүй байл шүү. За дүүдээ амжилт хүсье. Инээс гэж байгаараа чиний дараа. Наад инээс гэж чинь тохон шүү бас. За сайн юм өгдөө. Сайн. Ерөнхийдөө манай Universe Best Songs-ийн хамгийн нэг чэйжлэгддэг гэж хэлэх зүйтэй юм байх гэж бодож байна. Тийм тембертэй, тийм оролцогч. Тийм болохоор одоо миний дутж байгаа юм юу гэхлээр чи нэг юм гоё дуучин болох бодолтой байгаа бол одоо бүр тэр нюансуудыг бодох хэрэгтэй. Ялангуяа слог юу нэг жоохон тийм пионер хүүхд маягийн дүү би дүү биш шүү дээ тий. Тэрийг чинь болж өгвөл нэг бас нэг амилуулаад нэг гоё болгох хэрэгтэй. Зоригтой ах юм даа зөө. Өөрийнхөө уран бүтээлийг хүргэж байгаа бол тайзыг дүүргэх хэрэгтэй. Тэгээд би түрүүн хамгийн чэйжлэгдэх оролцогч гэж хэлсэн. Амжилт хүсье. Чамд бол дуучин болоход маш том ирээдүй байгаа гэж би бодож байна. Тэгээд дуучин болох гэж хүсье. Амжилт хүсье баяр үгээ. Баярлалаа.